За бурхны намчин буюу хамгийн зээлдэг айлгчийн одоо эрдэм тэрнийг олох тийм ээ тэр бүгдийг бол гурван төрөл хитний анхаарал хангалтын зэрэгээр бүрэн гүйцэд одоо хоронгуулаад бодмөрийн зэргийн үүднээс одоо хувь төгс гэхлээр бол гэгээр нэрээр төрөх боломжтой тэр ганц хит тийм ээ тэр бодгалд одоо энэ номыг бол одоо номлох ёс одоо хөдөлгөөний ёс нь аль номлох ном болоо гэхээр энэ ном юм аа гэсэн тийм утга гарч иж байна гэсэн. За тэгээд тэрний дараа бол түүнд бол цогт Мюгамалашила мэрэгдэн гэж юм тийм. За энэ бол одоо энтхийн том хийдийн одоо нэр баг тийм ээ. Тэр хийдэд байдаг мэрэгд бол ном зохиохтой бол за ном зохиогчийн эрдэм хийгээд номын эрдэм ба тэр ямар ч мэт номдох сонсох ёс гурав эрхтэй хэмээн таасан мэт зэргийн хөтөлбөрт өргөө гэж. Тэр Мюгамалашила гэдэг мэрэгд ном номлохдоо бол зохиогчийн эрдмийн номын эрдмийн за ямар мэт номлох сонсохыг одоо ингэж гаргаж эхэлж гаргаад тэгээд тэрний дараа бол номлодогтой адилхан энэ бодмөрийн зэргийг бол хөтөлбөрөө бол бий номлоо гэсэн маягтай болоод жирэмбүч богдлоо тийм ээ. За тэгээд тэрний дөрвөн одоо эрдэм гаргасан байна гэсэн үг. Номын үг ариуныг үзүүлэхийн тулд зохиогч эрдэм үзүүлэх гэхээр энэ номны одоо гол үг тийм ээ. Энэ хүн нь ямар хүн бэ гэдгийг тулд зохиогчийн эрдэм. За өвдөс бишрэл төрүүлэхийн тулд номын эрдэм. За өвдөс буюу одоо би гэгээр лерон төрөх амар амгалан төрхийн эрдэм бишрэлийг төрүүлэхэд бол ном нь ямар эрдэмтэй юм бэ? За тэрний дараа бол хоёр эрдэм дөгөө төгссөн гэхээр зохиогчийн эрдэм номын эрдэм хоёр дөгөө төгссөн тийм хүнд одоо номлох сонсох ямар мэт үлдэх гэж юм тийм ээ. За тэрний дараа өвдөс бодтойгоор шавийг ямар мэт удирдахын зэрэг. За тэгээд энэ гэгээр нэрван төрөх энэ бодмөрийн зэргийн одоо өвдсийг ямар бодтойгоор тийм ээ яаж одоо шавийг бол удирдах юм бэ? Яаж одоо гэгээр нэрван төрөх юм бэ гэдгийг үзүүлье гэсэн. Тэрийг гаргаж ирж байна гэсэн үг. За тэгээд анх нь зохиогчийн эрдмийг гаргах гэж юм тийм ээ. Зохиогчийн эрдмийг гаргана гэж хэлж байна. За дамбуу дуаваа гэж тийм анхны зохиогчийн анх дугаар хүм зохиогчийн эрдэм өвдөс энэ нь ерөнхий гихтлэгч итгэл майдрын элтондын чимэг энэ өвдөс мөн. За тэгээд бөгөөд ялангуяа түүний гол нь бодмөрийн зул хэмэх тул түүний зохиогч юм. Үнийг зохиогч бол яхахлаар яг энэ гэгээр нэрван төрөх чинь гол одоо өвдөс нь хэний өвдөс юм бэ гэвэл элтондын чимэг гэдэг маань майдр бурхны тийм майдрын ном. Тэгэхээр майдрын 5 ном байгаагийн нэг юм тийм элтондын чимэг ондогжин гэдэг дөрөлт. Тэр ном байна. Тэрний утгыг бол өвдөсийг бол одоо тайлбарласан одоо бодмөрийн зул гэдэг номны тайлбар ном байна. За тэгээд бурхан багш тэгээд майдр за тэгээд Жово болон Адиша за Жово болон Ачагийн одоо бодмөрийн зул дээр тайлбар хийсэн богдлом гэсэн ийм маягтай дамжлагтай бол ном байна гэж бас ойлгож болох юм байна тийм ээ. За тэгээд бодмөрийн зул гэдэг номыг л одоо тайлбарласан гэж бас хэлж болно одоо энэ бодмөрийн зэрэг. Тэгэхээр энэ хүний тийм хин зохиосон юм бэ гэдгийн тулд эхлээд зохиогчийн эрдэм гаргаж байгаа. За тэгээд тэрэн дээр тэрж бол их багш дэвэн гараа ширээ занаа. За бус алдарн өөр алдарн гэсэн үг тийм. Цогт төгс Адиша хэмээн тайлбарсан буюу за Адиша гэгэн гэж хэлээд байгаа тийм ээ. За түүний эрдэм дотор 3. За тэгээд Жов болон Адиша буюу Балдан Адишагийн эрдэм дотор 3 байна гэсэн. За язгуур хотол чуулган төрөл авсан ёс гэдэг нь ямар язгуурын хүн юм бэ? Хаан төрсөн юм бэ гэдэг нь. За шүтэн төнд эрдэм болсон. За тэр шүтэн гэхлээр бие гэсэн үг тийм ээ. Тэр язгуур төрөө тэр биеийг аваад ямар эрдэм болсон юм бэ? За тэгээд бие олсныхаа дараа тийм ээ. Бие олоод эрдэм олсныхаа дараагаар шашинд ямар үйлсийг зохиосон юм бэ гэж. Энэ ийм 3 хэсгээс одоо гарч байна. 3 савжид явах гэж одоо хэлдэг тийм ээ. 3 хэсгээс энэ хэсэг маань бүрдэх юм байна. За эхнийх нь бол язгуур хотол чуулган төрөл авсан гэдэг. За анх нь бол хилэмжчийн магтаалаас гэж. За Жов болон Ачагийн магтаал байна те. За дорн зүгийн сахар дээд орон. За энэ нь бол одоогийн юм бол Бангладеш. За түүнд бол их балгас бие Бигрума мөнний бура. За Бангладеш бас хэлэх
бараг тэр ойролцоо шууд байх тийм ээ. За тэгээд түүний дунд бол хааны хаш ордон маш агуу бий. За их том одоо хааны харштай тийм газар байх нь тийм ээ. Алтан дуугас тийм ээ гэдэг нэртэй. За эд таваар нь агуу учир нь Хятадын Донхон хаантай адилхан. За тэр үедээ Хятадын хаад бол маш их одоо баян хансаг байсан юм шиг байна. Тэгээд тэрнтэй бол адилхан гэж байна. За түүний орон түүний хаан буян цогт хатна их цогт цог гэрэлт их гэж. За тэгэхээр Жовалдан хичээгийн одоо эцэг эхийнхэн нэр, ээж аавын нэрээ гэсэн. За энэ хуучны номон дээр нэрийг орчуулсан учраас би энэ чигээр нь одоо тавьсан гэж байна. За тэгээ эцэг хоёрт бол 3 хөвгүүн ирхшээсэн гэж бас одоо нэрийг орчуулаа шүү тавьсан учраас тэр чигээр нь хуучны монгол бичгээр. За Лянхуан зүрхэн хийгээ сарны зүрхэн цохын зүрхэн хэмээгдэх болоо. За хан хөвгүүн Лянхуан зүрхэнд 5 хатан буй. За хөвгүүн нь 9 буй. За хөвгүүдийн ахмад нь буйны цогт. За энэ ахын тухай гаргадах шиг байна тийм ээ. Аханд нь бол 5 хатантай 9 хөвгүүнтэй. Тэгээ тэр 9 хөвгүүд дотроос бол буйны цогт гэдэг бас улаан ховор байх нь ш тийм ээ. Идэгөө цогт их мэрэгэн танаа шир хэмээн алтарсан гэж. За баг цогийн зүрхэн гэдэг нь аяд өнхлө бэра зандраа мөн гэж. Тэгэхээр Жовалдан хичээгийн дүү нь бас одоо ховроохон байсан байна тийм ээ. Хаягдах юм л. За дунд сарны зүрхэн хэмээгдэн. За сарны зүрхэн гэдэг нь Жовалдан хичээгийн одоо энгийн одоо лам биш. Тэгээд гэргитний одоо нэр нь байна тийм ээ. Тэгээд тэрний дараа бол хураг болоод зөвхт Адишаа хэмээн нэрлсэн. Тэгээд юун гараа шири занаач гэж нэрлэдэг байгаа. За идэггүй лам гэтлэгч мөн гэхлээр Жовалдаач. Мөн хэмээн гарсан мэт болоо. Ингээд хаан турсан эцэг их одоо ах дүүсийн тухай товчхон гаргаж ирж байна тийм ээ. Дэлгэрэнгүй нь бол Жовалдаачийн намтраас бас үзэх болох юм тийм ээ. За тэрний дараа хоёрдугаарх нь эрдэм болох ёс гэсэн тийм ээ. Шүтэн түүн дээр эрдэм олсон ёс буюу одоо тэр энэ бие дээрээ ямар эрдэмийг олсон юм бэ гэхлээр бол за үүн дотор бол хоёр хэсгээс бас гарах гэдэг шүү дээ. Олныг айлдах ишийн эрдэмийг олсон, ёсчлон бүтээх онлын эрдэмийг олсон ёс. За олныг айлдах ишийн эрдэм гэдэг нь ямар ном сонсон юм бэ гэсэн. За ёсчлон бүтээх онлын эрдэм гэхлээр одоо ямар хийж тийм ээ сахил сонгаар яаж цагсан тэр бүхэн хийхийг хэлж байгаа тийм ээ. За анхных нь тэгэхээр олныг айлдах ишийн эрдэм буюу одоо ямар ном эрдэм сонссон юм бэ гэдэг нь гарч ирж байгаа. За анх нь бол 21 нас янагшид буюу тийм ээ. Янагш гэдэг чинь нааш гэсэн 21-нээс доош гэсэн тийм ээ. 21-наас хүртлээч гэж ойлгож болох юм шүү дээ. За гадаад хийгээд дотоод ухааны орон, ерийн дуун ба учир шалтгааны ухаан, урлах хийгээд анаах дөрвөн ухаан судалснаар хэтэрхий мэргэн болваа гэж. За 5 ухаанд мэргэсэн гэж хэлдэг байх шиг тийм ээ. Гадаад дотоод ухаан, за нийтийн дуу ухаан, учир шалтгааны ухаан, урлагын анагаах ухаан тийм ээ. За тэгээд маш их одоо мэрэгэн ах болсон гэсэн үг тийм ээ. Хэтэрхий мэрэгэн болно гэдэг нь маш их мэрэгэн болсон гэж. За ялангуяа 15 насх цагтаа гэдэг 15 наснда гэсэн үг тийм ээ. Ухааны онлыг нэгэнтээ сонссноор гадаад янгуухтны мэрэгэн хэмээн алдарсан нэгэн лүгөө тэмцснээр түүнийг ялагдуулан зохиосон тул яруу алдар нь хотог дэлгэрвэ хэмээн их долбоова зарлиг болвоо гэж. 15 наснда бол одоо тэрсүүд буюу өөр шишинтэй их одоо ухааны онлын мэтгэлцээ хийгээд түүнийг бол ялсан. Тэгээд тэрүүгээрээ бол их мэрэгэн боллоо, их мэрэгэн хүн гарлаа гэж одоо их хотол олон буюу олон хүмүүст одоо алдарсан гэж долбоогийн намтар задагт одоо байдаг юм тийм ээ. Долбоогийн зарлагтад байдгаа гэж. За тэндээс хар уулын номын сүмийн эгзүр их баялаг цог хий очрын гэгэнийг үзээд очир дагн бээр иш үзүүлсэн нэг олсон лам арахулаа гүвдаш авшиг огоод гүцтэй алтгсан ба нууцын алдар бэлгийн нууц очир хэмээн нэрийдээд 29 наснаас янагшид шид олсон олон дамны нүдний өмнө очир төлгөн судалснаар гол хийгээд өвдөст хоцроодгүй мэрэгэн болоод нууц таринд би мэрэгэн болов хэмээн таалах болсонд дагнас бээр таны дэвтэр өмнө үдсэн ис амсныг олон зүудэнд нь үзвэл сэтгэлийн омгийг одоо шадлваа гэж. За тэн дээрсээ бол бас Эрен навгийн зөвлөх хаан буюу тийм хар уулын газар гэдэг тэр номын газар бол их одоо жадар бурхны нугарыг болсон их багш нараас нууц тарины ном тийм ээ. За бас арахулаа гүвдэ
тий анхулаа гэдэг лам гэсэн үг тийм ээ тэр нус тарны тэр багнаас олон одоо нууцын ном аваад иш савын дэрж буюу бэлэг бэлгүүний нууцын очор гэдэг тийм нэртэй болоо. Тэгээд 21 нас хүртэл бол одоо олон одоо их очир төлөвний номыг сонсоод тэгээ гол номд би мэрэгэн болоо гэсэн юм тийм омог төрсөн. За тэгээд байж захтаа бол омог төрсэн багт зүүн нь бол одоо нууц тарны одоо дагнаас сурж ирээд өөрт нь үзээгүй тийм номнуудыг үзүүлээд тэгээ сэтгэлд нь бол яг номог нь байхгүй болоо тэгээ цааш нь одоо ном судлах тийм болсон гэж ойлгож болох юм тийм ээ. За тэндээс лам хийгээ ядмууд бэр бодиттой ба зүүдэн хэр зөксөөр маш гарвас шашин хийгээд олон хүнд тус ойгуу их болоход урьдчилснаа шүү. Онохын аймгийн Батагч их байна ба. Барагч Шилаа Рашади хэмээх барилгын мөрийг тэрхүү ямх чанарыг нэгэн зүгт оршсон самуудыг болсон нэгэн Обданы болгож маш гараад алдранд юун гараа ширээ зан хэмээн нэрвцэн гэж. За тэгээд энэ дөрвөн Бинан аймаг байдаг. Тэрний бол Балчин буюу Олонхын аймгийн их одоо хувраг хүнээс одоо сахил аваад Шилаа Рашади хэмээх хүнээс барилгын мөр гэхлээр таван бэлэн мөр тийм ээ чуулганы мөр. За тэгээд барилгын мөр гэдгийг хоёр дахь мөрийг олсон. Тэгээд тэрхүү ямах тэгэхээр хоосон чанарын бол ямар ч илт оноогүй ч гэсэн Монголын их мэдлэгтэй ишийн их мэдлэгтэй тийм ламд самаадыг олсон тийм Обданы буюу тэр сахилын их хамбар хам болгоод тэгээд машт гарсан гэдэг бэлэн буюу даяг танхимын савгаар авсан. За тэгээд юун гараа ширээ занаа хэмээн одоо энэ сахилынхаа нэртэй болсон баг. Юун гараа ширээ занаа гэдэг нэртэй болсон. За тэндээс 31 нас хүртэл бэлэг чанарын хөлөгний дотоод ухааны аймаг сав дээд ордууд судлаад ялангуяа өвөрмөцийн их номлогод лам Дарма Ракшадын нүдний өмнө одон бүр хийгээд 12 жил сонссон болоо. За Жадагда Чумбуу гэж Дарма Ракшади гэдэг ламын өмнө 12 жил бол одоо чанад буюу бэлэг чанарын одоо хөлөгний дотоод ухааны аймаг самыг бол дээд доод бүгднгийн одоо судалсан гэж хэлж байна тийм ээ. За тэгээд үндсэн 4 аймаг гол номлыг бол мэрэгчсээр за тэгээд доод дээд хөлөгнүүд тэр бүгдийг үлэг авах хэрэгтэй тийм ээ ямар утга учраас ингэж айлцсан гэдэг бүгдийг мэдсэн. Тэгээд тэрний нарийн хувь нөгөөдийн холцол үгүй бол одоо болгоосон айлцсан болоо гэдэг нь мэдсэн болоо гэсэн тийм утгатай гэсэн. Тэгэхээр ерөн бол Журам мараа өврөө зүгөөлөчин тэгээ Судрын аймагтан за тэгээд сэтгэл төдийтэн төв үзэлтэй төсгөөд дунд үзэлтэн ч гэж үсэлдэг. Энэ бүгдийг бол ямар учраас ингэж номлосон юм бэ гэдгийг бүгдийг нарийн сайн одоо мэдэж чадсан. Тийм их одоо мэрэгэн тийм болсон гэж хэлж байна. За ингээд ямар ном сонссон юм бэ гэдэг нь ингээ гарч ирж байгаа юм тийм ээ. За тэрний дараагийнх нь бол дараагийн хэсэг дээр